Зя дүүхүү ахта нүүрсээ зараад баяжаал байна ба. Бараг хасаа баян болох гэдэг юм шүү. Өөгүй штэ. Хамаал болох чинь. Тэгэл өөр зээлмэл тавьж байгаа л төссөө босгочих шин. За тэгвэл хоёулаа нэмээд бас хурдны зам, төмөр зам, бомб тэд нар байрал л да тийм үстэй. Ах нь Бүсба зам гэдэг нэг хөөрхөн жижигхэн юм ихлүүлсэн явж байгаа заа юм. Тэгээ ах нь цаашаа Европ, Орос морстой жоох 8 амир уухгүй тэгэхээр гэлцэл. Болохгүй ч юм байхгүй л дээ. Гэтэ ах энд чинь бас мөнгө төгрөг орно штэ. Тэр бол асуудал шүү дээ. Зээлмэл авах юм уу? Мөнгө төр хэрэгтэй вэ нүү? За яах юм бэ? Угаасаа танд өртөө юм чинь. Нэм зээл аваад явах вэ. За зэмийн өөрөө л мэдэхгүй дөө. Тэгээ ах нь бас нэг юм сануулад хэлчихээ. Тэр Хонконг, Тайван, Шинжаан, Төвөр Монголд болж байгаа асуудлууд бол чамд падлиж байхгүй шүү заяа. Энэ бол ахын дотоод асуудал байгаа. Ах нь өөрөө шийтгэе. За тэгээд ер нь бол ярилцах юмнууд бол албан ёсоор бол болчлоо. Тэгээ алдан бусаар хоёлаа бас өөрх юм ярьж болно шүү дээ. Яриа өөрөө байна уу? Та өөр Монголд ер нь яагаад манай хэл соёлыг хааж байгаа гэдэм бэ? Яасан гинэ? Юм хэлсэн үү? Үгүй юм хэлсэнгүй. Зүгээр нөгөө экспортороо бас танаас жоохон хамааралтай болоод байна уу юу? Чи надад зарахгүй өөр хэндээ зарах юм? Авъя гэж байгаа хүмүүс байж байл байх. Япон, Солонгос, энтэг рүү бас бид нэр экспортын судалгаа бодлогыг явж байгаа. Зөв. Танах чи яалаа 70-аад гарцтай орон болчлоо. Газар дамжуулаад экспортлж юм л та бомб дээр авчиж байгаа л. Тэг газараар явахлаар хинээр дамжуулах уу? Танаар. Яа н одоо ах нь жоохон хилээ чангалчул яана тийм шалгалтыг нь нэмээл явцыг нь удаашруулаад бүр хилээ хааж магаад эхлүүл бас эвгүй юм тий. За ах бас арайч тэхгүй л хөдөө. Гэтэ ер нь та манай энэ их нүүрсэр юу хийдий? Тэр бүр ч янз юм инэ. Зэрмэр нь бол бараа мараага үйлдвэрлээл тий. Нэмэн үртэг шингээгээл бус улсууд руу зардаг ш. Чичгс манайхаас авдаг үстэй. Тэгтээ. Тийм зарим нүүрсээ бас танад буцаага зарчдаг шүү дээ. Манай дуу. За хэн мэдвэ? Танаахан л ирээд нүүрс аваа явсан шүү дээ. Хэрэг мэрэг болдгийг байгаа сте. Тэгээд дүүхүү ингэхт ер нь Шанхай хамтын ажиллагааны байгууллагад ийсэд осчихгүй юм уу да? Яах. Тэр ёстой дэмий өхөө мөрөөрөө л байж зүгээр.